Хүүхэд асрагч аимшигын өгүүлэг. Дархан хотын 1-р сургуулийн хажууханд байдаг 5 давхар байранд нэгэн залуухан хос амьдардаг байж. Залуу хосуудын хинхэн нь завгүй байдаг боловч цалин сайн авдаг болохоор хүүхэд асрагч хөлслөн анхны хүүгээ төрсөн цагаас нь эхлэн асрагчдаа орхиод л гараад явдаг боллоо. Түүний асрагч нь настай эмэгтэй байх бөгөөд өөрөө үрийн зулаа үнэрлээгүй болохоор ч тэр хүүг өөрийн юм шиг л хайрлаж бас эрхлүүлж өсгөж байлаа. Харин хүү том болох тусмаа өдрөөс өдөрт хачин хэрцгий зүйлсийг хийж эхэлдэг болсон байна. Тэр асрагчийнхаа орон дотор үхсэн харах хийж өмсөж байгаа ховцных нь хормоноос эхлэн гал тавих гэж оролдож бас идэх хоолнд нь бэлэснаа болон угаалгын шингэн хийчгээд түүнийг идэхийг хүлээж дотроо инээн суудаг байлаа. Хэдий тэгсэн ч гэсэн энэ бүхнийг тэр жоохон хүүхдийн гинэн томоогүй занлагж хардаг байсан болохоор түүнийг яг л урдын адил хайрласаар байсан аж. Хүү өөрөө ч үнийг мэддэг байлаа. Бас эрхэлж түүний хайр халамжинд байх нь түүнд сайхан санагддаг байсан. Харин энэ бүхэн тийм ч удаан үргэлжилсэн. Хүүг 5 нас хүрдэг жил хосууд дахин нэг хүүхэдтэй болж одоо харин асрагчийн болон аав ээжийнх нь анхаарал хайр халамжийн төвд энэ хүү урлаггүй зочин байр суурьа тогтоогод авсан нь хүүд огтхонч таалагдсангүй. Хүү өөрийнхөө дүүг үнэхээр их үзэн ядаж эхэллээ. Маргааш нь асрагч тэр нь ялах амтанд угжийг нь найруулж өгөхөөр галт хооны өрөөлөө орсны дараа хүү өлгийтэй охиныг угаалгын өрөөнд дүүргэж бэлдсэн байн дүүрэн усандаа тухтайгийг чинь живүүлж эхэллээ. Охиныг тэр живүүлж байхдаа доктор нь оргиж буй энэ их инээд хөөрийг арай гэж дарж байгаад эхэлсэн ажлаа дуусгалаа. Энэ явдал түүний эцэг эх хоёрт маш хүнд туслаа. Аав ээж хоёр нь үнэхээр сэтгэлээр унан гашуудаж байлаа. Тэд охин яаж живсэн гэдгийг ойлгохгүй байлаа. Гэхдээ энэ үед хүү ам нээлээ. Тэрээр хэлэхдээ эмээ манай дүүг живүүлж байхыг нь би харсан гэжээ. Харин асрагч нь хүүгийн амнаас гарч байгаа өгнүүдэд итгэж чадахгүй байлаа. Аав ээж хоёр нь гинэн цайлган хүүдээ эргэлзсэнгүй. Хамгал байдаг уур бухимдлаа түүнд гаргаад цагдаа дуудлаа. Цагдаа ирэхээс өмнө асрагч тэдний гэрээс гарч яваад хажууханд байдаг модноос өөрийгөө дүүжлэн хайрлаж эрхлүүлж өсгсөн тэр хүүд хорсол гомдол зангидсаар амьсгал хураажээ. Энэ явдлаас хойш олон жил өнгөрч хүүч томоохон бизнесийн компани захирал болоод ажилчдаа дарамтлж бас хаяа бүр гар хүрдэг болохоор түүнийг мэддэг бүхэн муу хэлж байдаг боллоо. Хадгаламжиндах мөнгө нь л зузаарч байвал бусд нь тэрэнд хамаагүй байжээ. Тэрээр 40 гарч яваач 18-тай жоохон охин авч сууж өрийн зулаа үнэрлэлээ. Хачирхалтай тэр анхныхаа хүүхдэд юу юунаас илүү хайртай байжээ. Тэр нэгэн 7 хоногийн 5 дахь өдрийн орой цагдаа нар залуугийн гэрт ирлээ. Уучлаарай, энд эмэгтэй хүн орилоо задуулаад байх шиг байна гэсэн мэдээллийн дагуу бид нэр шалгалт хийхээр энд ирлээ л дээ. Гэхдээ нөгөө хоёр харин тэдэн рүү тоомжргүй харцааныг хараад "Өө цагдаагүй, энд бүх зүйл тайван байна. Та харин манай эдлэн газраас арилахгүй бол дарга руу ч залгаад чамайг энэ төсвийн цалинтай ажиллаас ч халуулчих болно шүү" гэлээ. Яг энэ үед түүний гэрийн үдэнд гарч ирэхэд түүний нүд нь бас уруул нь хөхөрч автсан байх нь нөхрийг нь цочирдууллаа. Түүгээрч зогсохгүй эхнэр нь "Миний хүүхэд дотор байгаа. Түүнийг энэ хэрцгий амтны гараас авраач дээ" гэж хэлээд эхнэр нь уйлж гарлаа. Цагдаа нар тэр даруй хүүхдийн өрөөнд ороод гүн цочролд орлоо. Хүүхэд аль хэдийн амьсгал хураасан байх бөгөөд энэ тентгүй суран тэлэний мөртэй хамт зүсэгдэж урагдсан ял хүүхдийн дүр зураг одоо тэдний толгойд тодоостод үлджээ. Залуу шүүх хурал болсны дараа бүх насаараа хоригдох ял сонсчээ. Бүхэн үхтлээ одоо тэр 4 ханны дунд өгөрших ялтай үлдлээ. Бас тэрэн шиг гэм нүгэл үлдсэн хүнд ялтнууд чи яаж хариуг нь барина гэдгийг тэр мэдэж байлаа. Түүнд юу тохиолдсон талаар хинж мэдхийг хүссэнгүй. Мэдээч хэрэг түүний эхнэрт ч гэсэн энэ хамаагүй байлаа.